Альмас Movie Guide. За өнөөдөр Альман та нартай Бэрүүд киноны 2 дугаар хэсгийг ярьж өгөхөөр бэлтлээ. Нарийн боовны цэхэд таны боов гэдэг нэр нь хүнддэд ашиггүй байсан юм уу? Яасын? Хатан зүгийгээд нэрээсэлсэн чинь үйлчлүүлэгч мөнгө хоёроор тасархаа боллоо. Азаз бурзаа. Энэ бүхэн чи шинэ бэр сэлэнгийн лаач штэ. Тэгсэн гай газарт ороос гайтай авга гадаадаас гихчээр уучмикс хүрээд ирсэн. Хил усчгүй шууд гэрт нь орж ирсэн нөгөө сэлэнг нь энэ хэн бэ? Гэрээ үйлчлэгч үү? Дэргээд даапаладнаас. Ер нь бол өөрөө энэ гэр бүлийг бөө өөр ширэнд оруулчаад явцсан байж ширэн нүрлээд охиноороо далимдуулаад уучмиг эвлэрэ барь гэж шалаастай гэрээр нь эргэлдээстэй. Тэгсээ X нэрсэн болохоор Next-тэй алдчихна гэж айсан уу? Уужим сэлэнд гэрлэх санал тавьж маваад нөгөөхөн ч зөвшөөрч мөвшөөрөд батараанд нь тулгаж байгаамаа сэргэлэн гэж хулан уужимтай буцаж нийлэх арга сөвгжилж байх орондор том бэр амартыг нь дүлий дам бэргүүлээд бэлэг сэлтэр хатсан сэтгэлийг нь усалж уйраагаад хөөх юм. Ай. Тал юу ч болоод байгаа юм ч тоо. Ээжийг нь хохотод эргүүлж байхад хөөн хөдөө охин авчихсан үг гэж ичрээд янзын холон банта холмог ургуулж идэг шүү. За энэ гайгүй. Бүр сони юм болж байна штэ. Цаад байшинд чинь уужми хуучин ихнэр охинтойгоо хонох гэж ирээд заа юу. Тэрийг нь мань хэргийн эзэн сийлэнгээс нуугаад баригдчихгээ сандраад болдог бол хоёр ихнэртэй бол хууль батлаад өгчих юмсан ч тоо. Өглөө нь хулан гэрснийг мэдсэн ч хэрүүл уруул хийж чадах биш гарч яваад шавнартаа уураа гаргаж ин тэр хурган ааштай бас. Ааш гиснээс хонгорын аашиг бол үнэхээр барахгүй юм бэл. Нөхрөө базн хатх нь хард нь аашлан гисэн шидэн бүрдсэн гэж ихтэйхэн базар байна. Хажуугаар нь бас хов зөөж хор найруулгатай гарамгай бүр маргад сийлэнг явуулах гэд хийлнийх нуцыг хайжилсан мэдээд өрөөнд нь ороод уйлж хайлан байж яаж байгаа юм бэ гэсэн чинь хонгор орж ирсээр давсалж хачирлаад уурандаа охиныг зодсон энтер гэж тарааж энтер хийлнийх нуцаар хүзүүг нь ороочлолтой нийлээ гэвэл арай зэрлэгүү. За sorry шүү манайха. Маргааш нь ажил дээр нь хулан улаан галзуу юм орж ирээд шинэ хийл шидээд цохих гэж дайрч энтер. Иргэн тойронд нь ямар амар хүүхнүүд байгаа юм бэ? Хамгийн хөөрхөн нь амар анаа л байх шүү. Дүлий дамптайгаа хөөрхөн төөл болцоол айн ичиж төвнээлээ. Харин энэ хооронд гэрт нь харин хонгор бужигнуулж байдаг шүү. Нөхрөө хий хардаж утга учиргүй загнасаар байгаад ястой зам мөрийг заагаад явуулчих байгаа юм да. Гэхдээ дөлгөө нэрэндээ таарсан даруух юм а чаавас. Яагачгүй яваад өгдгийн. Гэхдээ хонгор яасан гэж бодоод хадмуудаа хэлэхгүйгээр хадгаж охиноо цохиж энтер бүр нэг шизаатай хүүхэн. Бөөн үемэнд хадам ээжийнх нь бие муудаж хэд хоног амрахгүй болохоо байсан. Боронктой хүүхнийх нь ээж нь бас боронктой юм а яаж яхад. Хүүхний ажил дээр очиж өгүүлж орилж яваастай. Яайда энэ их охин хоёрыг. Энэ гэрийн асуудал дундрахгүй байхад нэмээд намуун нөхрөөсөө салсан гэд хүрээд ирдгийн. Амар дүлий дамптайгаа хүүдээ нөгөө охиныг нь дахиад гойж өгөх гэд хөдөө явсан. Тэгс гидигээд байсан охины ав дамп хоёр хуучны танилуут ээж таараа хүчээр шахав тонгойлгоо гэж. Нэг талд ингээд уучраа олдсож байхад нөгөө талд хонгор дөлгөө хоёр алалцсаар гэр орондоо харьсангүйгээд ажил дээр нь ирж нарийн бичиг рүү дайраастай. Сүүлдээ аргаа бараад сарнайг нь фейсбүүкээр нөхөртөө нь явуулсан байрсан гэд постлцоо өнгөрсөн. Муу юм хурдан тардаг гайгаар өөр салбар руу шилжтлэн дарамталдаг нас. Ягач хүү ахт ингэж байгаа юм чи яавал бүр цус үзхнэ зүүц. За тэгээд хонгорын хил ам сайн ажилдаг бол ах галтынх нь хүл гар сайн ажилдаг шүү. Хөөх ихнэрээ зодож нүдэд лайтай бүр. Хэдэн хүүхдүүдэд бүлтгэнүүлчихнээ өрөвдмөр гэж. Энэ герт ганц болж бүтэх шахуу юм болж байсан амар дамп хоёрын харилцааг хадмууд нь мэдээд гэр бүлийн хурал шахуу юм боллоо. 3 хүүхдээ үлдээгээд явбал яв гэхэр чи мэдээж үлдэхээр л шийдэн штэ. Хажуугаар нь бас дарамтлцдаг буй юм аа. Дүлий дамп эсэргүүцэнд нь игдүүцэж ажилласаа гарч энтер. Гурган тэмцэгчээ. Нэгнээ бас санагалцаа залбирч энтер хөөхөө. Харин хулан сийлэнг явуулах арга чарга сэдсээр муурнаас амар айдгийг нь мэдээд маргадад муур бэлгэлчлээ. Хорлмаа бүр. Хөөхөө бүсгүй бараа нарна л гэрээсээ зугтж байгаа юм чинь. Бас гэртээ тогтож чаддгүй гарчгүйсэн хүн нэг ширхэг байна энэ гэрт. Дүлгөн миний эргэн тойрон чамаас илүү сайхан хүүхэн байхгүй гээд байхад л ийм гоё үгэнд хүртэл хонгор нь уурлаж муурлаад үнэн уянгалж чаддгүй юм аа нэрээ. Дамп тэгсэн хадмуудаас нь бэрийг нь бэр гуйж энэ тэр. Арай дэндүү уянгалж байгаа зүтэй ч тоо. Чихэн дүлий гэсэн сэтгэлийн дүүрээ ах байхад зөвшөөрч хөөжтэй юм ч тоо хайшин. Энэ удаа маргад юм орлоо. Сургуулиас нь ээж аав нь авч чадахгүй болохоор сийлэ авах гээд очсон чинь дундаас нь гээд даалгуулсан. Гэр бүл салалтанд хүүхдийн сэтгэл зүй нэлээд зочирдож ганцаарддаг шүү дээ. Ийм эмзэгхэн байгаа охиныг сийлэ ойлгож гэрээс нь явна. Тэр гэтэл өөч нөгөө дагаад салдгүй сайн ах руугаа юу? Хин хэнийг хардах хэвтэй юм? Хин хэнийг хардаж гомдох хэвтэй хүн юм? Йой, энэ дүрээд байгаарай уужингүй. За тэгээд хардалт сэрдэлт сайн юм дуулахгүй шүү дээ. Энэ мэд хар шөнөөр хэрүүл урал хийсээр байгаад дүлгөөн гэрээсээ гарч яваад хүмүүс зодуулж хүнд гинтцээ баларсан.
гэмт хэргийн үнэн зөвийг олчих гээд үнэн шударга замыг нь хайж яваад бусдад адлагдж байгаа зүз. Ах нь ухаангүй байхад хажуугаар намууны хөвлөгээр өгдөөд эмнэлэгт хүргэгдсэн чинь жирэмсэн болчих. Эст зөндөө хүсч хичээж хүлээж байсан болохоор бүүн баяр. Энэ баярын хажуугаар сувдаа авда хийл тоглож өгсөн чинь дүлгөн сэргэж давхар баяр. Тэгснэ дөнгөж сэрэнгүүтээ ажилдаа орол арай л хинхэггүй гайгуугаа. Өөрийг нь гинтээс хүмүүсийг ч болж хамт ажилдаг цагдаа нар нь ч хамаатайг тогтоовоо. Бас нэгэн сайхан үйл явдал нь хадам ээжийн дүлий дамбыг эргээд ажилдаа орооч гэж гуйж гэрт нэрдэг. Амартай нийлхийг бараг л зөвшөөрч байгаа л гэсэн үг штэ. Энд чи. Тэгээ сайнны хажуугаар сар гихчээр уужим эхнэр хүүхдээ сонгож сийлэнг явуулахар болов. Энэ бүх хугацаанд ганцхан өөрт нь найдаж хайрласанда бүх доромжлол, хараал, зэмлэл, ад үдсэн харцнуудыг тисч твжиж ирж яхад өөдгөө гар шүү. Гэхдээ тэгэд юу ч буруу байх те бас. Охин нь ээж автагаа баймаар байна гэд уйлж хайлаад авахд яалтав. Хулан их хатнаар эргээд өргөмжлөгдсөн ч уужим сэтгэлдээ сийлэнг үгүйсээр л ядж яхад нөгөө хардад исэн сайн ах нь эцэг нэгтээ төрсөн ах нь байж таардгийн бүр бөөр шаналгаа нэмэгдлээ. Харин цацралын том шаналгаа болсон галтын ээлжид агсан нь цаатахыг чинь тисэх аргагүй болгож өөдөөс насла. Аах удаа сүрсэн юм уу да? Бөөнөр бөөн шок. Сэлэн цацралыг хонгорын бэр гэж мэдлгүй дандаа дээл хийлгэж байхдаа зодуулсан яар шарахыг нь хараад бүр болохгүй бол хүүхдүүдээ аваад манад хүрээдэр гэж хэлсэн зориг оруулсан юм уу яасын. Оройн сэлэнг дуудаж гэрт нь очив. Энэ орой чи их юм болсон. Нэг зугаалах юм болоод хөөрөөд байсан уужим хулан маргад гурвын аялал уужим татгалцснаар 90 ор заас. Тэгсэн хулан чинь бас боронктой гар байна лээ шүү дээ. Охиноо аавгүйгээр хаашаа ч яваагүй гэсэн чинь маргадыг зад загнаж ягаад өөрөө явчихж байгаа юм чинь. Нөгөө хүсээд исэн гэр бүлийн аялал вэрвэ. Тэгсэн хулан яв бөөгүй юу? Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хатан зүгийн цэхийг битүүмжлээд нас. Дахиад хадмууд бөө өөр ширэнд оруулцдаг биш мудураг чинь. Сайндаач ирээгүй. Улаан лойрчин гар. Мөнгө салах гэж л жүжиг тавьсан байгаа байхгүй юу? Тэндээ бас хүнтэй байсан байгаамаа. Болоогүй заа юу. Арай гэж дарж байсан өргөн дээрээс нь дахиад өрн нэмэгдээд нас. Утас ханах хаалга тогших дуунаас нь ясна хавталсан хэдэн хүн байж ил хадам ээжийнхэн дуртай өмс гитар дамб баярлуулах гэд авчирч ирдэг юм. Тэгснээ явахдаа бас нэг ууттай мөлтөөс нь мөнгө байвал яах вэ? Нээ хөөхөн сэтгэлдээ өмсөд аммаар гэхгүй юу? Ер нь тэгэл өртөө хүмүүсийн өрн нэхэгдэд хаширсан уу яасан. Намуунагийн нөхөр хадааг ирэхэд бас мөнгө нэхэх гэж бодтол намуунагаа авах гэд ирсэн байдгийн. Тэгсэн гуруула маргааш явъя гэсэн. Имээтэй гуруула юу гэх шиг хүүхэдтэй болсондоо бүр итгэж ядаад идэг шүү. Аргагүй. Ингээд хүүхэд хүнстэйгээ гэдэг шиг энэ гэр цайхан зүйлс араасаа болсон. Нөгөө дашийн зураг өндөр үнээр зарагдаж, дүлгөөний араас нь мөшгөд исэн хэргийн учир тайлгдж ялаад бас тушаал дэвшлээ. Хадам ээжийнхэн жижиг хэн цэх өргөжж том салбартай болсон. Харин амар айна дамптайгаа нийлж элэг бүтэн сэтгэл тайван амьдарч эхэлж байгаа юм да. Дүлгөөн хонгор хоёр тустай гарах болохгүй юу? Тэгсэн ааштай эхнэрийг яа гэж үж ээжийг нь авчирч хамт амьдарцгаая. Би бол чаднаач гэж ах шиг. Ваа юм cute юм би чи. Тэгсэн харин уужмал ганцаар үлдлээ тий. Сэлэн Франц руу пшүү. Маргад нь хүртэл муухай ашиглаж байсандаа ичиж уучлахгүй жахад явчдаггүй шүү дээ. Бас киноны турш урна гэж тууштай зүтгсэн тогтон хүн жижигхэн биетэж бэлчээр томтойгоо харуулж ах эгч нараасаа өрсөд хурмаа хийж өнтер. Хурим дээр эморч зогссон уужим эргээд сэлэнтэйгээ таарлаа. Одоо ёстой баттараараа суучих байхаа. За ингээд амар сайхандаа жаргаад Берут кино маань бүрэн дуусч байгаа юм шүү. За тэгээ та нар минь Берут киноны бүх ангийг үзхийг өсвөл Ву киносангийн Ву Original зэснээс хүлээн авч үзээрэй. За тэгээд дараагийн киногоор уулзлаа. Түр бай.